Сайн байцгаана уу. Номын ертөнцийн нэвтрүүлэг маань оюухан ресторан буюу Majestic номын дэлгүүрээс хүрэхэд бэлэн болсон байна. Энэ 7 өдрийн номын ертөнцийн онцлог үйл явдал бол яхаар аргагүй 17 дахь удаагийн номын баяр арга хэмжээ байлаа. Чингисийн талбай зохион байгуулагдсан номын баяр маань маш өргөн дэлгэр хэмжээнд бас болсныг энд дурдъя. Тэгэхээр номын баяраас хийсэн сурвалжлагыг та бүхэн хүлээн авах нь мэдээж хэрэг номын ертөнцийн нэвтрүүлэгтэй хамт байснараа энэ 7 дахь худалдаанд ирсэн байгаа. Шинэ номын мэдээллийг хүлээн авна. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгээ эхлүүлье. Нэвтрүүлэг маань Majestic номын дэлгүүрээс хүрч байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Үргэлж шилдэг нь байцгаая. Үндэсний үйлдвэрлэгч Best Food 2015 оны зуны шинэ загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton брэнд. За Majestic номын дэлгүүрт энэ 7 дахь худалдаанд ирсэн байгаа нэгэн шинэ ном бол зохиол шүдэр цэцгийн үүлэн хийтэй орчлон роман байгаа. Тэгэхээр энэхүү роман нь түүний 2 дахь том үргэлжлсэн үгийн бүтээл юм аа. Тэгэхээр энэ роман энэ 7 дахь нээлттэй хийсэн байгаа. Номын нээлтийн үеэр бид зохиолчтой цөөн хурам хөөрөлдсөн байгаа. Тэгэхээр яагаад энэ романаа бичих болсон юм бэ? Яагаад ингэж нэрлэх болсон юм бэ гэдэг асуултанд үзэгч үзэгч та бүхэн бас хариултыг бидний ярилцлагаас хүлээн аваарай. За ингээд зочинтойгоо уулзъя. За тэгэхээр юун төрөндөөс шинэ ном маань яаж одоо танд баяр хүргье. Уншигчид маш их олон ирсэн байна. Тэгээд энэ өдөр их сэтгэлээ юун төрөнд хуваалцаач. За баярлалаа. Юуны өмнө номын ертөнцийн нэвтрүүлгийнхандаа болон номонд орлагч үзэгчтэй өнөөдрийн энэ сайхан өдрийн минь төргийа. Миний хувьд өнөөдөр үүлэн хийтэй орчлон гэдэг 2 дахь романыхаа нээлтийг энэ номын дэлгүүртээ нээж байна. Тэгэхээр нэг уншигч асууж ирсэн л та үүлэн хийтэй орчлон одоо түүхэн роман юм болов уу? Ямар роман юм бол гэдэг яг нөгөө нээлтийн зар явж эхэлгээд асууж ирсэн. Энэ бол 1900-аад оны үед болж өрнөж байгаа үйл явдал. Гэхдээ яг түүхэн бодит хүмүүсийн амьдрал түүхэн тэмдэглэгдсэн үйл явдлыг хөндөөгүй. Зүгээр сайхан 1904 он орчмын үеийн үйл явдлыг уран сайхнаар зохиомжилж бичсэн тийм зохиол. Яг үндсэн санаа нь бол Бурхан багшийн сургаалд байдаг үлийн үрийн тухай тэр санааг хүндсэн тийм зохиол байгаамаа. Тэгэхээр яг түүхэн зохиол гэхэд хэцүү. Зохиолынхоо хэл найруулгыг үргэлжлэн сайжруулахын төлөө би бичдэг. Гэхдээ нөгөө кино бол их нийлмэл урлаг байдагтай адилхан роман гэдэг чинь нөгөө туйлсын үргэлжлсэн үгийн их том төрөл учраас бас олон шаардлага тавигддаг л да. Хэлж байгаа санаа их чухал, баатруудын дүрийн ялгарл их чухал, тэгээд хэл найруулга их чухал, тэгээд зохиомж ийм олон олон талаас их сайн боловсруулж байж сайхан бүтээл болдог. Тэгээд миний хувьд хэл найруулга сайн байлгах гэж бас өөрийнхөө хэмжээнд хичээсэн. Тэ орон зохиолч бадарчгаа хэлж ин лээ. Ингээд хальт ингээд харахад сайхан үгнүүд явж ин гэхээр баяр нэг бодлын баярлах боловч нөгөө бодлын бүтнээр нь уншихаар бас нэг өөр хэрэг шүү дээ. Киног бол трейлерыг үзэх нэг хэрэг. Тэ бүтэн киногоо үзэж дуусгах бол бас нэг хэрэг өгдөг. Тийм болохоор өнөөдөр би түрүүн хэлсэн ясаараа нэг бодлын баяртай нэг бодлын бас төвшөртэй уншигчдаас ямар үнэлгээ өгөх юм бол таа гэсэн тэмээс сэтгэгдэлтэй байна дөө. Мэдээж зохиолын хэлийг сайжруулах гэж би үргэлжил хичээдэг. Үүлэн хийтэй орчлон ингээд номны одоо нэр их гоё нэр өгсөн байна гэдэг. Бас л нэг уншигч хэлжсэн. Тэгээд нөгөө зохиолтой нэр хүн хүүхдтэй болоод тэг шинэ хүнд нэр өгөх хэцүү байдаг да. Тийм үү? Тэгэл зарим айлчин юм будаатай аяган дотор будаа ягээд тэгээд бүх ойр дотныхын эмээ өвөө ахын дүүсэн цуглаад нэг хамгийн гоё гэж бодсон нэрээ цаасан дээр бичээд хуйлаа дотор нэгэ суугалдаг. Зарим нь бүр миний мэдих залуучууд аав болонгуудаа бүр хэдэн сарын турш нэр бодож яваа. Тэгээд бүр хүүхэд нь 2 сар хүрчээд гэрчлэгийг аваагүй яасан гэсэн чинь аавд нь бүх нэр таалагдахгүй. Тэгээд тийм тохиолдол амьдралд их байдаг. Нэр олно гэдэг өөрөө асар хэцүү юм шиг байлээ. Миний хувьд зохиолоо бичиж эхлэнгүүт л нэр олдохгүй эхлээд сахиус гэд нэрлсэн байсан юм. Бүр миний компьютер дээр сахиус гэдэг тийм файлаар зохиол маань байж байгаа одоо хүртэл. Тэгээд дундаас нэлээд өнгөрцөн байна. Манай Монголын үндэсний хээнүүд үүлэн хээ их чухал юм байна. Тэгээд их
том байр суурь эзэлдэг. Тэгээд авдран дээр ч үүлэнхээ тэгээд урд зүгээс оруулж ирсэн Нанхиад энэ торог дурдан магнаг үүлэнхээтэй тэгээд том ноёд үүлэнхээтэй магнаг дээлтэй байсан. Тэгээд яг ийм хурган цагаан үйлс ингээд хөвж аваа энэ хөх тэнгэрийг харахад надад тэрхэн үйл нь яг хээ шиг санагдсан. Тэгээд түүнээс хойш нэрэ бодоодсэн чинь энэ нэрэ солимооргүй санагдаад тэгэл үүлэнхээтэй орчлон гэдэг нэр өгсөн. Миний зохиолын гол баатар бол энэ холонгоо гэдэг охин. Гүн хүний охин хайртай залуу нь бадрах гэдэг төшмөл. Тэгээд энэ хүн ямар очтой хүн гэдгийг зохиолоо уншихад л мэдэх бах. Энэ бадрахын үзэл бодол юуны төлөө зүтгэж явсан гэдэг нь зохиолын бүр төгсгөл тайлагддаг. Ер нь миний романы нэг онцлог нь бүх зүйлийн үйл явдлын утга учир эдрийн зөвхөн төгсгөлдөө бүгдийн зангилжчихсан киноны зохиомжтой их төстэй. Тэгэхээр яг нэг танаас нэг бүтээл гар болгонд бусад уран бүтээлчдийг тодорхой хэмжээгээр урамшуулж яадаг, тэднэр зориг өгж яадаг, бас сэтэл санаа өгж яадаг гэдэгт би итгэдэг. Үлгэрэлж ядагт нь үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн уран бүтээлээр хоёлаа эргээд уулзъя. Танд амжилтсэ. За баярлалаа. Би уншигчтайгаа бас 25-26-нд Чингисийн талбай дээр болох номын ертөнц үзэсгэлэн армаг 30-нд энтер ном одоо яг энэ нэгтлгүүрт болох ээжүүд, эхчүүд, хүүхдүүдтэй зориулсан бэлэг гар үсгтэй худалдаанд орж байна. За Majestic номын дэлгүүрээс 7 болон шинэ номын мэдээллийг хүргэдэг. Тэгэхээр энэ 7 дахь худалдаанд ирсэн байгаа шинэ номын мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. За эхний танилцуулж байгаа ном бол Соём хэвлэлийн компани дэргэдэх Соём пресс хэвлэлийн газраас эрхлэн гаргасан одоо соём нэвтрэхий төлөв. Тэгэхээр Монголын ёс заншил, утга бэлэгдэл, хорой зэрийн тухай энэ удаас л өгүүлэхээр шийдсэн байна. Шинжлэх ухааны талаар хамгийн өргөн, хамгийн түгээмэл ойлголттой танилцуулахад зориулагдсан байгаа. За тиймээс шинжлэх ухааны ямар ч салбар ойлгоход хэцүү зөвхөн цөөн тооны хүний сонирхдаг зүйл биш, харин бидний амьдралд хамгийн ойр, хамгийн хэрэгцээтэй зүйл гэдгийг мэдрүүлэхэд тал өчгийг одоо зохиогчид мань зорж ажилласан байна. Тухайн салбар шинжлэх ухааны түүх, ерөнхий ойлголт, эрдэмтэн судлаач, судалгааны арга, томьёо, тодорхойлолт, тэгштгэл, бодлого, зураг, хүснэг зэргийг бас хамруулж янз бүрийн төвчний боловсролтой ямар ч хүн уншиж, ойлгож бас ашиглахад сонирхолтой байхараас энэ номыг зохиосон байна. Тэгэхээр ийм нэгэн номыг бас уншигчид манаас анхаарал тавин уншиж сонирхож танилцаарай. Энэ ном Majestic номын дэлгүүрт шинээрсэн байна. За танилцуулж байгаа дараагийн ном бол Цулман туяа гэсэн автортай эдийн засагч Нэгтлэн Ботгочийн бичсэн Нийгмээс нийхэм рүү за ухаалагдтар үүслийн чандан айс гэсэн ийм нэгэн ном зөвч уншиж та бүхний гар дээр очиж байна. За язгуурын Монгол эдийн засаг оршихуй гэсэн ийм ном байна. За тэгэхээр өнөөдөр бид эдийн засгийн хямралыг нисцэх эс чадваас гарцаагүй дагахаас өөр аргагүй болох түүхэн хариуцлагатай цаг үед амьдарч байна. Бидэнд энэ хүн нөхцөл байдлаас гарах шийдэл гарц байгаа. Гагцгүй бид өөрөөр сэтгэж өөрсдийнхөө оюун ухаанд найдахал үлдээд байна. За бидний ирээдүй бидний гарт байгаа гэдгийг ухаарч ажил амьдралдаа хэрэгжүүлэх нь хамгийн зөв сонголтоо гэж номын зохиогч энэхүү номонд өгүүлсэн байна. Тэгэхээр Majestic номын дэлгүүрт ирсэн байгаа энэ шинэ номтой үзэгчтэйгээ танилцахыг урьж байна. Охид бисгүүчүүдэд зориулан олон сонирхолтой ном эрхлэн гаргасан Global Zurich компаниас энэ удаа энэ бол Би чамд хайртай гэсэн ном байна. Cecilia Ahern гэсэн автортай энэ номыг за цэцэг сайхан орчуулж редактораар нь үлзий жаргал ажилласан байна. Тэгэхээр Cecilia Ahern энэ номоо за хайрт Дэвидтэй зориулан бичсэн байна. Тэгэхээр үргэлжлсэн үгийн зохиол бүтээл сонирхон шимтэн уншдаг уншигчид маань бас бестселлер бүтээл бүхий Би чамд хайртай гэсэн энэ номтой бас танилцахыг урьж байна. За ташрам сонирхуулгаад энэ номын арталт яруу найрагч төгс жаргалын Чи миний гэсэн шүлгийг оруулж өгсөн байна. Би чамд хайртай хэмээх орчуулгын бүтээлтэй эрхэм үзэгч уншигч та бүхнийг бас танилцахыг урьж байна. Энэ ном Majestic номын төвшин ирсэн байна. Тэгэхээр түүх сонирхон шимтэгчдэд зориулсан нэгэн сонирхолтой ном ирсэн байна. За энэ номыг Sod Press хэвлэлийн компаниас эрхлэн гарган эрхэм үзэгч уншигч та бүхэнд хүргэж байгаа юм байна. Энэ ном бол Ladislavs Forbat буюу нийслэл өргөдөх цус хядлага гэсэн ийм нэгэн сонирхолтой ном байна. За энэ номыг герман хэлнээс гонгор орчуулж цэрэн хинэн найруулсан байна. Тэгэхээр сүүлд 60-аад оны үед Будапешт хотноо Монголын элчин сайдын яамныхантай галета уулзаж бага залуу үе Монголд өнгөрүүлсэн тухай сонин хачин дурсамжийг үлдээж за Монгол улсын 20-30-аад оны үеийн талаарх сонин ховор баримт гэрэл зураг сэлтийг бас дамжуулан өгсөн юм аа. Тэгэхээр
Энэ сонин хүний түүхээс уншигч үзэгч та бүхэндээс Монголынхоо түүхийг нэгэн сонирхолтой байдлаар бас үзэж харж танилцахад нэгэн сайхан боломж болж байгаа гэдэгт би итгэж байна. Тэгэхээр энэ номтой үзэгчтэйгээ танилцахыг хүрч байна. За энэ ном Majestic номын дэлгүүр шинээр ирсэн байгаа шүү. Ингээд улсын дэлгүүрийн 6 давхар Majestic номын дэлгүүрээс энэ 7 дахь худалдаанд ирсэн байгаа шинэ номын мэдээллийг хүргэлээ. Дэлгэнгүй мэдээллийг авч эдгээр номноос сонголт хийх хүсчээвэл та бүхэн оюун ухааны рестораныг зорж ирээрэй. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. 2015 оны зуны шин загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton brand. Best Wedding ард түмнээ будинжуулах хаян Монгол орон даяар үргэлжилж байна. Бүх бүдин үйлдвэрийн үнээр 100% лизингтэй. Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Best Wedding. Номын соёл ертөнцийн төрөмс байгууллагаас жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг Номын баярын арга хэмжээ 17 дахь удаага Чингисийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Баярын өдрөөр номтой холбоотой бүхэл төрлийн арга хэмжээнүүд зохиогдсон бөгөөд тухайлбал номын үзэсгэлэн, шин номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчийн гарын үсгтэй худалдаа мөн зохиолч уншигчдын уулзалт болсон юм. Энэ удаагийн Номын баярын уриалга нь уран яруу хэл сэтгэлгээ унших номоос ихтэй хэмээн уриалсан юм. Баярын арга хэмжээний дэмжигчдэр нийслэлийн соёл урлагийн газар, төрийн хэлний зөвлөлийн ажлын алба, Promontory компани, топ майхан компаниуд ажилласан бол Номын баярын ивент тэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч Best Wedding компани ажилласан юм. Ингээд Номын баяраас хийсэн сурвалжлагыг хүргэе. Энэ гэгээлэг ийм сайхан өдрийг та бүхэнтэй ингээ хамтран зохион байгуулад ивент ажиллаад таатай бай. Тэгээ ямар ч хүмүүс ингээ номтойгоо танилцаа, зохиолчид өөрсдийнхөө гараар одоо ном зохиол дээр гарын үсэг зурж өгч номыг хүндэлдэг, номыг дээдэлдэг хүмүүс энэ цугласан байгаад нь бол үнэхээр одоо сэтгэл бол сайхан байна. Энэ зохиолчид өөрсдөө ном зохиолоо хэвлүүлэхийн төлөө тийм ээ яаж явж байгаа вэ? Магадгүй одоо эдгээр бол магадгүй нь ер нь бол эдгээр маань бол бидэнтэй л адилхан одоо үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс бидний оюун санаанд үзэг цаасыг нийлүүлэн тийм ээ гэгээлэг тэр ертөнцийг бий болохын төлөө зүтгэж байгаа хүмүүс учраас бол ямаас эдэртэй ингээд номтой танилцаад явж байгаа бол сайхан. Бид нар чинь хүүхд багтаа айгүйх ном уншдаг байл шүү дээ. За тэгээд оюутан багтаа мэдээж ялчгүй одоо юу гэдэг ном уншина. За ингээд нэг хэсэг бол бүр хаягдчихлаа шүү дээ. Тэгээд миний хувьд бол одоо бол номыг харахад менежментийн тэгээ ялангуяа мэрэгжлийн чиглэлийн за тэгээд одоо энэ хүмүүсийн туулсан амьдрал түүхэн замналтай холбоотой номнуудыг уншдаг. Ном болгоны ард өөр ертөнц байгаа шүү дээ. Хүн өөрийнхөө амьдралаар туулаад тэнд чин зовлон жаргалаа бүгдийг туулчаа тэрийг нэг ингээд одоо нэг зэгслээд бичээд тэрийг ном болгоод хийсэн бид нар маш бага үнээр баг үнгүй шухуу авч хэрэгэлдэг тийм ээ. Тэгэхээр энэ бол айгүй бас миний хувьд бол одоо ном уншихын чухлыг бол мэдэрсэн. За тэгээд аль болохоор заавал гар бол ном уншичээд. Номын баярын мэнд төргий. Тэгээ олон уншигчтайгаа уулзж байна. Тэгээд энэ хамгийн гол нь зохиогч номын дэлгүүрээр дамжихаар бол шууд уулзах болцоогүй л дээ. Тэр энэ номын яармаг дээр уншигчтайгаа шууд уулзаад энийг ч уншсан байна. Дараагийнх нь юу лээ гэдэг юм сайхан амьд халуу яриа өрнөд. Тэрнээс гадна уншигч маань зохиогчтой тэр болгон нүүр тулан уулзах болцоогүй. Гарын үсэг зурвалдаг юм байна. Зориул өгчээд өгөөч гэж байна, бичиж байна. Тэгэд тамгаан дарж байна. Тэгээ ном зориулсан. Энд би нэг 9 төрлийн тамга авчирсан. Зарим нь жишээлх юм бол гэгэнтэн арман зориулсан төгс чиргалын төмөн учрал гэдэг энэ тамгыг жишээлбэл гэгэнтэн номыг авсан. Уншигчийн номон дээр дарж өгчээтэй. Ингээд их сайхан өргөн хүрээтэй их сайхан номын баяр болж байна. Энэ бол зүгээр нэг одоо бизнес биш юм. Энэ бол бас номын буйныг түгээх их сайхан үс. Энэ түгээх сайхан үсийг дэлгэрүүлж байгаа та нарт маш их баярлалаа, амжилт хүсье. Та бүгдийн зохион байгуулж байгаа Номын баяр энэ бол бүр уламжлал боллоо. Улсууд хүлээдэг. Уншигчд маань зарим маань одоо мөнгө цуглуулдаг болсон билээ шүү дээ. Нэг хавар намартаа болчдөг учраас тэр үеэр номын хэмдрэл үеэр
их олон ном ах боломж нэгдэж байгаа. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бол нөгөө жил ирэх тутам шинэ номнууд хэвлэгдэн гарч байна. Шинэ зохиолчид төрөн гарч байгаа. Тэгээд энүүгээрээ нөгөө та бүгдийн жил болгон зохиож ирсэн номын баярын ач холбогдол энд оршоод байгаа байхгүй юу? Нөгөө ном бүтээхэд бол ойлгомжтой зохиолч болгоны хийх ёстой ажил. Тэгэхдээ та нарын энэ зохиож байгаа арга хэмжээ маань нөгөө уншигч зохиолчдыг уулзуулах боломжтой учраас манай зохиолч нар бол сүүлийн үед маш их хэдэгтэй оролцож байгаа. Жил болгон. Тэгээ энэ маань их сайхан уламжлал болсон. За өмнө нь бол юу гэдгийг нөгөө номын хорхоо тэнгидгээр оролцдог гэсэн л өнөө жил бол би их сайхан бас номоор оролцож байгаа. Юу гэхээр бол дэлхийн жүжигийн дээжс 11 бот цуврал номыг бол манай мөнхийн үсэг официал компани болор содор хэвлэлийн газар ивент итгэж хэвлэн гаргасан. Тэгээд энэ удаад бол би зохиолч мэт тийм ээ ном эмгэгдсэн ч гэлээ гэсэн зохиолч мэт, орчуулагч мэт, ном үйлдвэрлэгч мэт тийм сайхан өндөрсдөглөөр энэ удаагийн номын баярт бол оролцож байгаадаа маш их баяртай байж байгаа. За ер нь бол манай штэ нийгэм оюун санааны амьдралд бол бас л нэг тийм тодорхой уншигчдын, номон дуртай хүмүүсийн өсөө хүлээдэг тийм үйл ажиллагаа болчлаа гэж би хараад байгаа шүү дээ. Нэлээд хэдэн жилч болчлаа тий. Энд байнга суудаг, байнга номоо борлуулдаг. Тэгээ эндээс ирж байнга хямдралтайгаар ном худалдаж авдаг. Тэр авах номнуудаа биш тийм ээ бүр ингээд одоо оноочоод тэгээ тоочглчоод оноочоод тэгээ ирж авдаг. Ийм үзэгчид уншигчид тий олон болсон байж. Тэгэхээр бол энэ арга хэмжээ бол ямар ч байсан бол ном соёлтой ойр байдаг хүмүүсийн бол хамгийн өсөө хүлээдэг тийм л арга хэмжээ болчлаа гэж би хараад байгаа шүү дээ. Би одоо энэ хоёр одоо хэдэн жил явж байгаа. Анх зохиогдсноос нь хойш л ингээд уншигчийн хувьд яваад байгаа байхгүй. Би ерөөсөө өөрөө бол ингэж тусгайл номоо зарж сууж үзээгүй л дээ. Ер нь бол зүгээр л уншигчийн хувьд бол ингээд энэ дундор яваал ингээд ууд дүр ном цоглуулал тий. Энэ шинэ бол номон дуртай бидний хувьд бол бас их сайхан боломж байхгүй юу. Юм хямдарна гэдэг чинь тий. Ер нь бол энэ зах зээлийн нийгэмд чинь бол юм л хямдарна гэдэг чинь хамгийн сайхан байд юм байна шүү дээ тий. Сайхан байна. Ийм боломж гаргасанд одоо та бүхэнд баярлж байна. За энэ удаа ямар бүтээлтэй оролцож байна та? Энэ удаа шинэ номтойгоо орж байна. Японы эртний том шүлгийн хэлбэр хайку шүлгийн хэлбэрээр 3 ном хийсэн. Зохиосон. Тэгээ энэ тухай энийг энд тавиа сууж байна да. Номын нээлт маань болоод бас удаагүй байсан. Сонирхолтой хүмүүс тий. Уншигчдаас ямар одоо хүсэлт ирж байгаа? Одоо таны дараа дараагийн ямар ном гараасаа бас нэг тийм санал шүмжээ уншигчд маань нэг хилээд уулзаад байдаг зохиолчтойгоо. Тий. Гэхдээ ер нь бол их л хүсэн хүлээдэг юм, хүлээл их байдаг юм байна. Тий. Тэгээ ер нь одоо ялангуяа залуучуудад дутагдж байгаа тэр Монгол тансаг сайхан хэл тийм ээ. Тэрний цаана байгаа Монгол сэтгэлгээ, Монгол ахуй байдал ба штэ. Энэ юмнуудыг дутж байна. Энэ чиглэлийн одоо монгол хэлээ төгөлдржүүлэх баялаг сайхан болох тал дээр одоо та нарын үүрэг их шүү гэж ингэж хэлж байна. Тэгээ би бол хариуд нь юу гэж хэлж байгаа вэ? Ерөөсөө уран зохиолыг одоо их уншдаг болгомоор байна. Харьцангуй нэг үе яваад татлаа эргээд уран зохиолын бүтээлийг уншдаг болсон байж таа. Тэр дунд бол монгол хэлний одоо баялаг, монгол сэтгэлэг, ахуй байдал бүгд байна. Ер нь тэгээ монгол хүнээрээ л бахархах шүү дээ. Монголын бахархал монгол хүнээ бахархал бол ноёны бүтээл байна шүү дээ. Ийм зүйлийг яриа сууж байна да. Бид нар бас уриалаад байгаа уран яриу хэл сэтгэлгээ унших номоос ихтэй гэд энэ удаа бас ингэж уриалж байгаа. Наач бол их л голоо олсон сайхан уриалга. Энэ уриалгын дагуу л одоо бид энэ сууж байна да тийм ээ. За уриалгад нэгдсэн танд баярлалаа. Баярлалаа. Энэ жил нийслэлийн соёл урлагийн газар олон сайхан ажлыг зохион байгуулахаар төлөвлөд байгаа билээ. Түүний нэг болох ирээдүйн хойч үеийн оюуны боловсролыг дэмжин манай номын баяртай дахин хамтран ажиллаж байгаа билээ. Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Батцангил таныг микрофоны өмнө хөрж байна. За сайн байцгаана уу. Сайн байцгаана уу та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За ном бол ертөнцийг харах цонх. Номын нөхөр, номтой нөхөр янз бүрийн маш олон хүмүүс байдаг. Яагаад тийм чухал юм бэ гэдгийг таниулах арга хэмжээ бол яах аргагүй өнөөдрийн арга хэмжээ. Яагаад бид ном уншиж ямар номыг уншуул зохилтой вэ? Ном бидэнд ямар ач тустай вэ гэдгийг
үргэлж бас сануулж ухуулан зогтолж явах хэрэгтэй. Номын ертөнцийн төрийн бас байгууллагын санаачилсан зохион байгуулж байгаа энэ арга хэмжээг үргэлж дэмжиж өргөжүүлэхийг хичээдэг. Энэ жил ийхүү болж байна. Ирэх жил илүү сайн дэмжихийн төлөө нийслэлийн соёл урлагийн газрын хамт олон маань хичээн ажиллах болно. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. Монгол Улсын соёлын гаяа зүтгэлтэн зохиолч гигантэн мөн олон сайхан романаараа хэзээний бидний зөв сэтгэлийг булаасан эрхэм зохиолч Миндаа таныг микрофоны өмнө орж байна. Бидний өвгдөөс монголчууд номдор мөргмөө гэж дээд 3 эрднийхээ нэгэнд номыг дээдлэж хоймертон залж тахиж ороо болохоор тэр судраараа гэрээ эргэж хотоон эргэж ингээд амар амгалан номын авшигдор ас жаргалтай оюун санаагаар баялаг ийм одоо аж төрх утга учирыг номтой холбодог ийм ард түмэн ингээд сүүлийн жилүүдэд ном хэвлэл уламыг сайхан болж албан байгууллага айлгэр сургууль соёлын газрууд номоор сайхан номтой номын сангуудыг олноор байгуулж эд материалын хажуугаар эрдэм оюуныг дээдэлдэг ийм сайхан шин эрен цаг одоо айлчилж номыг дээдлэх унших номоо суралцах юм хөдөлгөөн орон даяар сайхан өрнөж байгаад бид нар маш баяртай байна. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлийг эрхлүүлэгч Галарит таныг микрофоны өмнө орж байна. За баярлалаа. Тэгэхээр ном гэдэг үнэхээр агуу гайхамшигтай ертөнц. Тэгээд энэ ертөнцийн гайхамшиг мэдрүүлэх өнөөдөр Монголд бол хамгийн хүчтэй ажлыг хийж байгаа байгууллага бол номын соёлт ертөнц гэдэг энэ төрийн бус байгууллага гэж хэлмээр байна. 15 удаагийн энэ том хэмжээний үндэсний хэмжээний номын яармаг баярыг зохион байгуулна гэдэг зүгээр нэг төрийн бус байгууллагад ямар нүсэр ажил болохыг бол би бас сайн мэднэ. Тэгээ өнөөдөр харин манай нийслэлийн соёл урлагийн газар төрийн хэлний зөвлөл гэх мэт одоо төрийн байгууллагууд маань анхаарал хандуулж бусад дэмжиж мөн одоо хувийн хвшлийнхэн бэст бүдэн газ хөсөлөд одоо юм хувийн хвшлийнхэн маань бас дэмжиж ивент гэж оролцож байгаад их баяртай байна. Ягаад гэвэл бид хамтдаа энэ номын соёлыг хөгжүүлэх ийм л үүрэгтэй улсууд одоогийн байдлаар хамгийн том номон дээр энэ номын баярын тухай сэтгэлээ бичүүлдэг юм хэмээн өрсгөөж байна та бүгдийг. Та бидэнд сэтгэлээ хуваалцаач гэж хүсэж байна. Догон жилд 2 удаа бид нэр номын баяр хийдэг. Тэгээ энэ жилийнход бас хожуухан ч гэсэн болж байгаад их баяртай байна. Яг л бид нэр энд оролцох дуртай, хүсэлтэй мөн одоо үүгээрээ арт түмэнтэйгээ ямар юм ном хийсэн бэ гэдгийг бас тайлгандаг. Бидний нэгэсний бас тайлангийн баяр байгаамаа. Дугууллагын залуус бас энэ удаас номын баяр тэтгэврт оролцож байна. Яагаад бас энэ дугууллага байгуулах болсон тэр тухайс. Яг бид нэр нэг ном хийгээд одоо нөгөөдхөө хүмүүс уншихгүй байх гэдэг юм ном худалдаж авахгүй байх гэж тийм яриа байдаг. Нөгөө талаас залуучуудаа бид нэр бэлдэж залуучуудынхаа гоо зүй одоо номд дуртай болгох тийм ээ. Одоо ямар зохиолыг унших вэ гэдгийг бид нэр бас бэлдэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгжээж бид нэр бас цаашд юу гэдэг энэ залуус одоо ийм ном уншвал та нарт хэрэгтэй. Ийм ном уншвал одоо үр дүнтэй болно ч гэдэг юм уу. Тийм учраас залуучуудыг юу унших вэ? Одоо ямар шүлэг бичвэл одоо яаж бичих вэ ч гэдэг юм уу. Тэрийг бас нэгнээсээ суралцаасаа гэсэндээ одоо энэ бол дугуулan ажилуулна гэдэг бол одоо хичээл заах биш. Энэ бол өөр асуудал байгаа юм. Тийм учраас бид нэгнээсээ суралцахын тулд дугуулan ажиллах тийм хүсэл төрсөн юм аа. За тэгээд номын баярт бас энэ жил бас нэлээд олон байгууллага оролцож байгаагаас харж байгаа болоо гэж бодож байна. Дараа жил бас гэхэд бас нэлээд олонт болсон байх болоо гэж байна. Ер нь явандаа олуулсан бол яах вэ таны бодлоор? Ер нь яг оролцсон мэтэж оролцолгүй яах вэ? Ягаад тэгэхээр Чойномын бүтээлүүд Монголдо төгсөн. Түүнийг бас тэр өнийхөө бүтээлийг бид нэр олон улсын давцанд гаргах шаардлагууд байгаа. Гаргахын тулд бид нар зохиол бүтээлийн маш сайн орчуулах хэрэгтэй гэсэн бодолтой байт юм аа. Хэл заагүй гарын үсэг зараа суугаад энэ олон уншигчтай уулзж байна. Тий, ингээд хүмүүс бол бас энэ хүлээлттэй байдаг юм байна. Иймэрхүү арга хэмжээгээр нь байн хийж ивэл зүгээр юм байна тийм ээ. Танаа байгуулга ийм ажлыг зохион байгуулж байгаа би их баярлж байна. Би өөрөө хэдийгээр орчуулагч хэдэн ном гаргасан байдаг боловч ийм ажилд бол нэг их ирж оролцдог. Гэхдээ өнөөдөр ингээд анх удаага оролцоод бол их баяртай байна. Тэгээд Йокозуна Хакхогийн ментал буюу одоо дотоод үс гэж номыг хүмүүс их сонирхож байна. Японы шилдэг туулж өгүүлгийн төврийг их сонирхож байна. За тэгээ миний бас орчуулсан Бушидо гэж ном байдаг юм.
энийг сонирхож байна. Энэ 3 номоо авчирсан маш их сонирхож байна. Номын баяраар ном эрхлэн гаргагчид, шинэ ном уншигчдад танилцуулж, бестселлер номын зохиолчид гар явсагтай худалдаагаа хийн. Хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд хүүхдийн баяртай номын бэлэг бэлтгийг уриалан номоо бэлгийн багц болгон танилцуулах худалдаалах зэрэгээр байгууллага зохиолчид бүр өөр өөрсдийн хөтөлбөртэйгээр оролцлоо. Баярын үеэр ном уншигчид маань өөрсдийнхөө хүссэн номоо 5-аас 50% хэмжүүлэн авсан юм. Ном бол сэтгэлийн цонхоор шагаагч наран юм. Ерөөсөө ном чинь чи бид хоёр л юм байна. Ерөөсөө чи эсвэл би. Уншиж байгаа хүн эсвэл бичиж байгаа хүн. Ном бол ерөөсөө л тэр. Ном бол өөрийгөө харах цонх юм аа. За ном бол хүний амьдралын хамгийн тод тийм гоё гэрэл гэг юм аа. Ном бол одоо хүний сэтгэлийн түлхүүр. За одоо өнөөдөр техник технологи хичнээн ч өндөрт хөгжсөн те хүн төрөлхтний бодож олсон бүх гайхамшигын ах манлаа ном хэвээрэл байх болно гэдэгт би үргэлж итгэдэг. Ном бол сэтгэлийг ариусгах аршаа мөн. Ном бол өөрийгөө нээх, ертөнцийг нээх, өөрөөлийг нээх хамгийн том боломж, хамгийн гол чухал хэрэгсэл гэж би боддог. За ном бол ер нь бас өөрийгөө харах бас нэг арга хэрэгсэл, өөрийгөө таних нэг арга хэрэгсэл гэж боддог. За ном бол амьдралтай тэнцүү багш шүү дээ. Зөв амьдрах хүн жинхэнэ хүн болох одоо багш. Энэ амьдралтай тэнцүүхэн одоо багш бол ном. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг энэ үгийг л би байнга одоо бодож тэгээд аль болохоор л уншиж л байхсан л гэж боддог шүү дээ. Ном бол кино юм уу телевиз CD-г бодоход амьд бөгөөд халуун юм. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. оны зуны шин загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton brand. Majestic номын дэлгүүрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 намын мэдээллийг хүргэж жигсаалтын 10 дугаар байр, Домогт Ануун хотон Түүх Раман 9 дугаар байр, Болор Сүдэр хөвлийн газраас эрхлэн гаргасан төрийн шагналт зохиолууд 8 дугаар байр, хүн өөрийгөө нэг хөв өөрчилөхөд амьдрал боломжоор дүрм 7 дугаар байр, зүгийн үр бүснэлсэн охин Стигл Арсан 6 дугаар байр, Бямбагийн саран туяа Асархогдооны Раман 5 дугаар байр, Хөх Сүдэр 4 дугаар байр, Джеймс Хедли Чейз Сурал орсон байна. 3 дугаар байр, Очир Ирхшигч 2 дугаар байр, Тавлан Раман борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1-р байранд Дамбын Төрват хатан төрийн нуус ном орсон байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. 2015 оны зуны шин загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton brand. Best Building ард түмнээ бодомжуулах хаян Монгол орон даяар үргэлжилж байна. Бүх бүдэн үйлдвэрийн үнээр 100% лизингтэй үндэсний шилдэг үйлдвэрлэгч Best Building. Ном бол бүтээл сэтгэлгээний их булаг гэж бид хэлэх дуртай. Тэгэхээр бүтээл сэтгэлгээнд уурын дуудсан номтой холбоотой олон сайхан ажлуудыг номын ертөнц нэвтрүүлгийн уран бүтээлчид маань санаачлан хийсээр болно. Тэгэхээр үүний нэг болсон номын баярын арга хэмжээ одоо маш сайхан болсон. Тэгэхээр номын баяртаа оролцсон эрхэм хүндэт уншигчид та ном бүтээгчидтэй бас талархснаа нэвтрүүлгээрээ дамжуулан уламжилж байна. Номын баяраар иргэн уулзъя. Ингээд нэвтрүүлэг маань энд хүрэж жаргаж байна. Эх 7 өнөخت эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.